Тэгэхээр ICT Expo 2015 үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдын нэгээр бас Didish компани тодорсон. Бид энэ компаниг гүйцэтгэх захирал Отгон Чимэгтэй уулзаад байна. Тэгэхээр та бүхэн энэ экспод хэддэг жилдээ оролцов. ICT Expo та бүхний хувьд үнэхээр тийм чухал үзэсгэлэн мөн үү? Бид нэр энэ экспо 5 дахь жилдээ оролцож байна. Манай компани үйл ажиллагаа эхлээд 8 жил болж байгаа. Гэхдээ энэ жил бид нэлээд бас онцлог шинэ бүтээгдэхүүнүүдээр оролцож байгаа. Илүү хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэх үүднээс үйлчлэгээний чанарт нэлээд сайн анхаарсан байгаа. Тийм учраас үйлчлэгээгээ сунгуулах бүх нөхцөл, хялбар болгох бүх нөхцөлийг хангасан шинэ бүтээгдэхүүнүүд гаргасан байгаа. Тэгэхээр 5 жилийн турш энэ экспод оролцож байгаа юм байна. Тэгэхээр энэ ICT Expo-д оролцсны дараа үнэхээр хэрэглэгчдээс ирэх хандлага те асуултууд нэмэгддэггүй. Тэр энэ экспод оролцсны үр дүнг яаж мэдэрдэг юм бэ? Нэмэгдэхгүй яг хөө бид нэр хэр зэрэг нэмэгдэж гин гэдгийг ерөнхийдөө вебсайт руу хандж байгаа хандлт болон манай дээр ирж байгаа хүсэлтээс илүү мэдэрдэг. Бид нар энэ экспогийн үеэр илүү нөө шинэлэг веб хуудас түүгээрээ дамжуулаад үйлчлэгээний эрхээ онлайнаар төлөх мөн цэнгэлдэг картаар үйлчлэгээний эрхээ сунгах мөн бүх төрлийн захиалгыг вебсайтаар дамжуулан онлайнаар авах гэх мэтийн үйлчлэгээ танилцуулсан байгаа. Энэ танилцуулгын дараа манай вебсайт руу бас хандлтын тоо эрс нэмэгдсэнээр бас анзаарчихсан. Тэгэхээр одоо ингээд уран дулаан цаг ирж байна. Хотынхан бол лагертай гардаг тий хөдөө явах хүмүүс олон болдог. Тэгэхээр танаа хэрэглэгчдийн ч гэсэн яг та энэ үед эрс нэмэгддэг үү? Манайх одоогийн байдлаар 300 гаруй мянган хэрэглэгчтэй олон цагийн үйлчлэгээ хэрэглэгч оператор дундаас манайх бол ерөнхийдөө хамгийн том нь байгаа. Яг зуны удирдлагын чанартай хэрэглэгч бол нэлээдгүй байдаг. Цусландаа гарах үедээ хэрэглэгч нар бол яг зуны цаг илүү идэвхждэг. Баярлалаа.